Ятгийн төдөв гэдэг хүний тухай өнөөдрийн ярилцсан хоёрдугаар хэсэг голчлон яригдах баха. Ятгийн төдөв ба залуучсан энэ хоёрдугаар сэдвийн ингэж очтой өрөө. Монгол Улсын хөдөлмөрийн баатар ажилчин дугуй цагаан. Монголын өнцгөл залуучуудын эдийн төвөрөний хоёрдугаар нарийн бичгийн дараагасан доктор профессор зохиолч орчуулагч Бор. Монгол Улсын соёлын аваад сэтгэлтийн UNESCO хамтлагийн ахлах чулууны дамбад сихурын гишүүн болсон Монгол Улсын даяатагч доктор Алцгүй зохиолч сэтгүүлч Манин Тэмэд. Баярлалаа. Та бүхэн мэдж байгаа Монголын төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн төдөв гэдэг хүн Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв орооны 1-р нарийн бичгийн дараагаар 10 гаруй жил ажиллаж Монголын залуучуудыг удирдах байсан шилдэг удирдагчдын нэг. Энэ утгаараа төдөв хаан залуучуудтай ажилласан ажлын арга барил, төдөв дарга залуучуудад юу өгсөн бэ гэдэг талаар өнөөдөр энэ хоёр дахь ярилцлагын сэдвээр ярилцах ёстой юм байна. Тэр үеийн ажилчин залуучуудыг төлөөлж өөрийнхөө амжилт бүтээлээрээ тэдэн дундаас хийсэн бүтээснээрээ шалгарч Монголын хувьсгал залуучуудын эвлийн их хурлын төлөөлөгч, улмаар Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хорооны гишүүн хүртэл сонгогдож явсан. Тэгээд тэр олон залуучуудаас шалгарч Монгол Улсын хөдөлмөрийн баатар болж ирсэн. Энэ утгаараа та эвлийн байгууллагатай тэр дотроо Монголын хувьсгал залуучдын эвлийг удирдах байсан төдөв даргатай талаар өнөөгийн залуучуудад юу хэлмээр байна вэ? Энэ талаар өөрийнхөө сэтгэлийг өнөөгийн залуучуудтай хэлж өгөөч. Залуучуудыг төдөөгаа болоод маш их сайхан урайлж, хөдөлмөрт сургаж, энэ олон залуучуудын илгээлтийн эз дээр одоо хөдөлмөрт урайлан дуудаж явуулж байсан юм байд. Илгээлтийн эз дундаас Сайлчин Аюуш Баатар залуугаараа хөдөлмөрийн баатар болсон. Малчин гэхээр Намхай Намбоо Баатар. Тэгээд ажилчин ангиас болоод Цэрэн Жаргал, Норуу Сүрэн гэх мэтийн их олон сайхан улсууд төрөн гарч ирсэн. Ажилчин ангиас одоо урилгаар одоо ихтэй сургуульд суруулж, боловсрол эзэмшүүлж, сайхан байхын тулд залуучуудыг маш их сайхан юм сургаж байсан. Энэ одоо оюун ухааны ёстой оргил юм энэ улсуудын ярьж байгааг сонсоход надад бол нэрэл энэ хүн Монголын оюун ухааны оргил юм гэдэг нь үний юм байна да. Тэр сайхан сургамжтай өг сургаал, тэр ном зохиол, тэр бүхнийг судалж байгаасай гэж хүсэж байна. За их баярлалаа. Дугуй цагаан Баатар да. Тэгэхээр төдөөгаа бол залуучуудын өв тэг шүмүжлийн тухай ярьдаг байсан. Тэдний нэг нь бол хамгийн чухал нь хөдөлмөрийн хүмүүжил гэж. Тэгэхээр энэ хөдөлмөрийн тийм учраас хөдөлмөрийн залуучуудыг дэмждэг байсны нэг жишээ бол манай хөдөлмөрийн баатар Дугуй цагаан гоё маа. Төдөөгаатай ажиллаж байсан Монголын хувьсгал залуучдын эвлийн төв орооны 2-р нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан доктор профессор зохиолч орчуулагч манай Бор даргыг өрмөр байна. За би их азтай хүн байгаа юм. Ягаад гэвэл энэ дотор сургын сонсож байсан залуучууд сууж штэ ихэнх нь. Бивэл сургын сонссон биш суудан зэрэгцээ сууж байсан ийм авархан азтай хүний нэг нь байгаа юм. Тэр агуу их хүний хажууд одоо тэр эрдэм агуу их тэр мэдлэг ихэмсэг агаад эрхэмсэг тэр байдлыг хажууд нь харж хамтарч ажиллаж байсан энэ ховорхон аз завшаа над тохиолдсон юм байна. За өнөөдөр төдөв гэдэг агуу хүний тухай ярихад үнэхээр одоо хэлхийн аргагүй. Энэ бол одоо хэдэн мянган хүн дунд нэг төрдөг ховорхон ийм одоо агуу суут гэж хэлж болох ийм хүн байгаа. Юугаар агуу юм гэхлээр үлгэрлэн мангалайлдаг. Зөвхөн мэрэгжлээрээ биш.
энэ хүн ухамсарт бүхэл амьдралаа улс эх орны төлөө зориулсан. Өөрийнхөө төлөө өчүүхэн юм зориулж байгаагүй. Энэ нь үл хэлсэн үг болгоноос нь хийсэн үйл болгоноос нь одоо тодорхой харагддаг. Энд одоо ихэвчлэн залуучууд сууж байна. Та нар бол одоо төдөөгөн 40 бот номыг 40-үлэнгийн уншдаг юм а гэхэд ядахад одоо тэр 40-дүгээр ботын нэг олоод уншчихмаар байгаа юм. Тэр 40-дүгээр бот дээр юу байдаг вэ гэвэл 21-р зууны хүүхэд залуучуудад одоо загсан захаас. Тэгээд тэр 40-дүгээр бот дээр өөр юу байдгүй гэхээр эцэг хүн гэж одоо ямар хүнийг хэлдэг юм бэ? Нөхөр хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Эхнэр хүн яах ёстой юм бэ? Аав хүн яах ёстой юм бэ гэдгийг бүгдийг Монголын нөгөө уламжилт юугаар одоо эцэг хүний 40 шинж, эхнэр хүний 40 шинж гэх мэтээр одоо тодорхой бичсэн байгаа. Тийм учраас одоо унших хэрэгтэй. За даал сонирмбол тэр чигтээ одоо ирээдүй зөөгнөлт зүйлүүдийг бичсэн ийм сонир байдаг. Энийг мөн уншихад одоо тэргээр одоо нэг номнууд нь байна шүү дээ. Энэ аль ч номыг аваад үзсэн зөвхөн одоо танд зориулсан юм шиг бичсэн тийм гайхамшигтай. Төдөөгүй бол одоо эгэлгүй одоо сэтгэгч хүн. Одоо Монгол 5 гушуун мал гэж ярьдаг байсан бэл 10 гушуун малтай болдё л гэж ярина шүү дээ. Тэр нислэг зүрг нь одоо зөгийн болно, сэлдэг зүрг нь загас болно гэх мэтээр одоо бүхэл ямиг одоо арай нэг өөрөөр сэтгэдэг ийм байсан. Тийм учраас одоо суралцах хэрэгтэй. Өөрөө ихэмсэг агаад эрхэмсэг байдаг нь үл эрдэм чадaltaй одоо энэ цаг үеэ мэдрээд ирээдүй цаг үеэ мэдэрсэн ийм хэмжээний хүн байсан. Өглөө төдөв даргаыг ажилд ирэхэд ширээн дээр нь одоо нөгөө олон хэлтэс юунуудын одоо боловсруулаад тавьсан одоо ийм өндөр бичиг цаас байна. Тэрнийг аваад улаан ирээн болгоод одоо буцаагаад өгнө. Одоо ястаа нэг бичиг цаасад бол одоо үнэхээр боловсрсан хүн байд гэдгийг. Тийм учраас ухаан төдөв даргын үед одоо дэргэд нь ажиллаж байсан улс бол үнэхээр алтны дэргэдэх гуй шаардлагын байлээ. Би бол одоо хөдөөжхон одоо ямар ч одоо тэр ном зохиол инээдэр юм бичдэггүй нөхөр байсан. Төдөв даргын дэргэд ирээд би яруу найрагч, орчуулагч болсон шүү дээ. Би одоо яруу найргийн 12 үргээд агуу их пүүшгэн эсэнэн гамзаатуу бааю гүхэмтийн одоо сонгодог одоо яруу найргуудыг орчуулсан. Энэ үл зөвхөн төдөв даргал намайг одоо дэмжсэн. Анхныхаа номыг шүлгийн номоо алтан момын өгдөг номоо бичгээд даргад айн аваачаад өгсөн чинь хамгийн муу номонд ч гэсэн нэг хэлэх сайн үг болдодгийг ном бичиж байгаа чинь сайн байна гэж хэлсэн байхгүй юу? Тэгээд үгүй одоо ер нь яста хэрэггүй л одоо энэ номоо өглөөдөө гэж бодож байсан чинь дараа нь даал сонь дээр айраг мэтэр найраг мэтгэжээгээд бүтэн нүүр одоо нийтлэл бичиж байгаа. Энэ миний тэр юу сайн болсон даа биш үү? Намайг дэмжиж байгаа байхгүй юу? Хүнийг одоо тэгжил дэмждэг тийм л одоо урам зориг өгдөг юм байгаа юм аа. Алтны дэргэдэх гуй шаардлагын байлээ шүү. Энэ агуу хүмүүсийн дэргэд ажиллаж байгаа та нар одоо тэр хүнээс авах ёстой юм авчилж чадвал авьяасгүй хүн гэж ерөөсөө байхгүй. Эрдэм чадалгүй хүн гэж ерөөсөө байх. Гагцхүү тэрнийг олж илрүүлэх хэрэгтэй. Зөвхөн чамд бурхан хайрлсан заавал нэг чадвар байгаа олж илрүүлээд ашиглаж чадах юм бол онцгой хэргийг үтээж чаднаа. Баярлалаа. За их баярлалаа танд. Тэгэхээр Гамбол та бол 70-80-ад оны Монголын залуу сэхэтнүүдийн одоо тэр үеийн үгээр бол күмэр, одооныхаар бол залуучуудын үгээр бол краш байсан хүн л дээ. Тэгэхээр зэрэг төдөөгаа бол ажилчин залуучуудтай чижилдэг, сэхэтнүүдтэй чижилдэг тийм байсан. Тэгэхээр зэрэг та ер нь эвлэл болон төдөөгаан талаар өөрийн бодож явдаг зүйлийн талаар яаж эвлэлтэй хамтарч ажиллаж яв, яаж төдөөгааг суралцаж байв энэ талаараа бас өнөөгийн залуучуудад өөрийнхөө үгийг хэлээж. За баярлалаа.
Юуны өмнө намайг энэ арга хэмжээнд өрсөн явдалд зохион байгуулагч нарт нь баяр талархж байгаагаа илэрхийлье. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг төвшүүлж байна. Өнөөдөр энэ арга хэмжээ зохион байгуулснараа төдөв гэдэг хүний тухай ямар ч байсан энд хуран цугларсан залуучууд арай илүү ойлголттой. Дээр нь хамтран ажиллаж исэн улсуудаас сонин зүйлүүдийг сонсоод сонирхолт нь бий болоод төдөггүйг илүү судлах, сонирхох, унших энэ сэтлэн төрөх байхаа гэж би нэгдүгээр найдаж байна. Тэрч байтугай бид нарт хүртлээ шүү дээ эргээд нэг юм харах цаг болсон юм шиг байна шүү гэж би бас дотроо бодож байгаа байхгүй. Би бол одоо дунд сургуулиас эхлээд 10 жил байхдаа одоо энэ та санаж байгаа бах би эвлийн өөрийнх нь даргал байсан. Москвад би гадаад хэлний дээд сургууль сурж байхдаа тентхийн бас л эвлийн өөрийн даргал байсан. Хожимд би энэ Монголын Инхтайр найрамдлын байгууллагын холбоонд ажилтнаар ирчихэд эргээд л би байгууллагынхаа эвлийн өөрийн даргаар нь ажилласан учраас дотроос нь гишүүн байсны хувьд бол их сайн мэднэ. Төдөөгүй үед бол одоо яг эвлд ажиллаж явах үед бол одоогийн залуучуудын энэ хөгжим сонсох боломж, мэдлэг авах боломж хязгаарлагдмал байсан үе шүү дээ. Бидэрт бол гадаад ертөнц рүү гардаг тэр цонх бол их хаалттай, их цөөхөн хитгэн цонх онгорхой байсан. Гэтэ энэний нэг нь бол шүү дээ залуучуудын байгууллага байсан болов уу гэж би дотроо бодож байгаа. 1980 онд анх удаа Улс төрийн дууны их наадам гэж зохион байгуулсан та бүхэн санаж байгаа бах. Тэр бол одоо үндсэндээ манай энэ рок попихны одоо энэ Playtime гэдэг нэг арга хэмжээ болоод байна шүү дээ. Тэрний чинь л эхлэл нь байхгүй юу? Яг үндэ гэж хэлэхэд. Бид нар тэгээд залуучуудад таалагдахын тулд улс төрийн дуу гэдэг нэрийн дор үндсэндээ бол хайр дурлалын тухай залуучуудын боддог байсан тэр бүгдийг л илчлэх гэж ингэж оролж ирсэн байхгүй. Тэгэхээр ерөөсө хоосон юм дээр юм өсдгүүтэй адилхан бидний хийжсэн эвлийнхаа байгууллагын шугамар тэрнийг удирдахжсэн улсуудын санаа оноогоор явсан зүйл маань бол өнөөдрийн төвшөнд энэ Монгол орныг хаана аваадсан бэ гэдэг нь бол ингээ харагдаж байгаа. Төдөөгийн тухай хамт ажиллаж ирсэн, хажууд нь байж ирсэн, их ойрхон байж ирсэн, үгийн сонсч ирсэн, зөвлөгөөгөө авч ирсэн энэ улсуудын ярианаас үзэхэд залуучуудад ямар нэгэн сэтгэл төрж байгаа шүү дээ мэдээж. Зарим нь бол их л хатуу хүн байж таа. Зөвхөн одоо ер нь улс төр яриад байсан юм уу? Зөвхөн одоо улс орныхоо хөгжлийн тухай яриад байдаг байсан юм уу? Гэсэн ийм сэтгэл төрж магадгүй. Төдөөгөө бол яг л залуу байхдаа бидэртэй адилхан тийм хайр дурлалынхаа тухай бодоод та нар шиг өнөөдрийнхэн шиг янгиж ингэж сэтгэдэг хүн байсан гэдгийг би нэг нотлоход одоо та бүхэнд харуулъя. Энд чи тэр эдээвсглийн нэг дууг тавьчихаарай. Тэр манай ган хуйг аяын хийгээд ертөнцийн чимэг гэж төдөөгүй бичсэн шүлгэнд бид нар энэ дууг хийсэн юм байна. Одоо залуучууд хөдөлж болно те. Сандал дээр. Шөө чанга. Чамхныг үгүй боо. Хорвот би хайртай. Төдөвгөө шүлэг. Манай ган хойгийн хөгжим ертөнцийн чим гэдэг дуу. Хорин хиттэй чамхныг үгүй боо. Хорвот би хайртай. Болохгүй сэндэ. Заавал тэгээд. За баярлалаа. Их баярлалаа. Үнэхээр залуучуудыг бүх талын хөгжөлтэй болгох тэр өв тэгш бүнчлийн бодлого гэдэг бол төдөөгийн бодлого байсан. Энийг хэрэгжүүлэхийн төлөө эвлийн бүх шатны байгууллагууд тэгээд гишүүд нь өөрсдөө ажиллаж ирсний жишээ бол өнөөдөр энд байгаа Хөтөлмөрийн Баатар Гавьяат хоёр байна гэж өнөөгийн залуучууд ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд төдөв даргын удирдлагын доор ажиллаж байсан олон хүмүүс бас тэр хүнээс их сурж ихийг хийсэн хүмүүсийн нэг бол энэ манай улсын их хурлын гишүүн асан Монгол улсын Гавьяат багш алдахгүй баг доктор. Энэ алдахгүй гэдэг хүн энэ төдөв даргын тухай эвлийн сэтгэлтнийх нь
хувьд залуучуудад юу хийж исэн бэ гэдэг талаар бас маш өөрөөс өнцгөөс бас нутгийн хөв, хаваалтай нутгийн хөв. Тэр утгаараа та бүхэнд маш сонирхолтой одоо сэтгэл ярих хаа гэж найдаж байна. За нутгийн мэд хүргэе. Өдөртгийн жил төдөөгөө 90 насны аав тэмдэглэж төдөөгөө дамсгалсан эргэн дурсан эрэг зүйл бодсон ийм онцгуудыг сайн хугацааг үдэж байна. Энэ хүн бол нэг жил иргэдэд өнгөрөх хүн биш. Юуны төдөө судлал гэдэг ийм үйл ажиллагаа өрнөн. Тэгээ энэ хүн Монголын ард түмэнд үе үеийнхэнд олон сайхан сургаал өгдөөсөн байна. Тэгээ энэ бүгдийг судалж дундаас нь түүж, сэгцэлж хүн болж төрхөөс авахгүйгээд хүний амьдралын бүхэл үе өчлөг болгонд юуг санаж сэрж явах ёстой бэ гэдгийг эмхэтгэж энэ судалгаанд өөрийн цаг хугацааг зориулъя гэж ингэж шийдсэн. Тэгэхээр энэ ихийг хөвлөд бүрэлдэхээс өсвөлээд хүн болох, айл гэрээг үүсгэх, өрх гэрээн авч явах энэ их орон ард түмний тухай Монгол улсын тусгаар тогтнол үнцэнтэй бүхний тухай бид юуг хайрлаж, юуг эрхэлж энэ Монгол улсыг ирээдүйн хойш авч явах юм бэ гэдгийг гарцаагүй хэлж бичиж ард түмэндээ бид бүхэн хандаж үнтэй сайхан сургаалаа бүр алтан сургаалаа үлдээсэн байна. Тэр бүгдийг төдөө багшийн номлол их үү, сургаал их үү, ямар нэгэн байдлаар дараа наяндаа нэрлэх аюулын алдна. Юу гэж ингэдэг зэгцэлж тэгээд татчихсан. Яг тэр байдлаар хамгийн надрын дээр байх хэмжээний за бид бас олон байгаад хүн багшийн сургаал хийчихсэн. Энэ сууд хүмүүсийн сургаал чи дараа үеийнхэн ингэж итгэл дотроос нь гаргаж ирдэг. Хүндрэл сургаал гэдэг юм. Ягаад тэр хүмүүс итгэл бичихтэй энэ бол миний сургаал бол итгэл бичихтэй юм. Харин үлдээж ингэж асуултын бол гэдэг юм. Энэ үчээс нь хэлдэг. Араад итгэл явж байгаа гэдэг. Бид бас нэг итгэл юм. Бид бие хамгаалах байхаар хүн болгоны нэрийг явж байгаа. Тэр аврагын хэлбэрийн нэг бүлтэн. Итгэл сонин бачиг гэдэг чинь юм байна. Би итгэл үжааг гэдэг чинь бачлаараа гэдэг. Итгэл санжир бүрэн гэдэг хэрэггүй. Би зохиолч үедээ таагаар байдаг. Игэл олон юм. Тэгээд багшийн бараандаг гэж байгаа утгаас багштай зэрэгтэй чинь ойлголт байхгүй. Тэгэхээр бид гурыг нийлүүлэхэд багшид нэлээд яахан одоо нэг өсөлтийн орчинд мэж бичмаа гэж. Тэгэхээр ямар нэг чинь одоо том уран бүтээлч энэ Монголын ардын базар зовоосон бидний 100 жил чахаад одоо энэ хүчгүй төрж гарах нь ховоохон энэ бүрийг төвөөрсөн таавуудтай үйлдвэрлэсэн. Тэр насаараа одоо зөвхөн дөрөвдөг таваануудыг хөргөдөг сэргэн дөрөвдөг үчсэн юм. Өөрөөр хэлбэл зөвхөн гэсэн. Задын сэсэг юм шүү дээ. Би зөвхөн таамаг шиг байсан. Энэ задын сэсэг зөвхөн юм. Өшиг сэсэг юм. Нөгөө запаа бүрдээ Тутугана юу бүхэн тайлбар амьдсан сайхан байна. Сайхан амьдсан чинь өөрөөсөө мэдээ зүтгэн мэдээ хайрлж дийдэж энэ амьдсан чинь урлаг яринаар урлаг үтээд юм шиг энэ дэлгэрэнээс сэтгэлтэй сэтгэлийн хамт ламт их орноор тэнэг болчих юм. Монгол улсын үеийн сайн сайхан хүн өрөөнд нэг
цааш шийдэгдсэн. Энэ учраас энэ хүний зүйлүүд таахгүй юм гэж уугд болсон. Сайсан шийдэж наа гэдэг. Багтдаг үсгүй наа гэдэг. Заан скобоонман за бидний бас миний зүйл тохиолч маань нэгдсэн байгаа. Үгүй яг заргын гээцний это тохиолч миний мэсагийн хүмүүс талаар яг залууч үгүй дүүгээ дүүгээ чиглэлээ. Нэгрээ тохиолдсон байдаг. Нас инхи одоо 스스로의 하나님의 소신 안감탄보라 일단 공부받을 때 운동했을 때 일단 얘기했었지. 자세히 공부치 장lar 그때 좀 안가로지 그렇지. 그때 앞에 아르테미스 리스트에서 어떤 것들 намайг илгээл тавцсан симфонидрах парк 80 он тач интийн төрөнд байсан. Байсан санагдсан. Батрава нэг даваад болсон. Изоолог үүсгэн тэрэгтэй тайлтай байгаа юм байна. Энэ тутуга бид юу гэсэн бэ? Надад бол энэ аргуудын батрыг орон зэрэг төрний хамгийн хэрэгцээтэй газар очиж хөтөн байгуулалтанд орсон гэдэг орон зэрэг залуучууд үүссэн. Тэгээ элдэн байгууллагыг хийсэн удаа сайхан мэдээ байлаа. Тэрийг хэрэгжүүлж ирсэн. Тэрийг санаа болгож ирсэн. Тэгвэл юу төлөвлөсөн гэдэг вэ? Тэгээд хамгийн жил болсон. Энэ наасаа харагдсан. Нэгдүгээр тэрний өөрчлөлт энэ өөрчлөлтүүд бидний амрын агуулгын багаагаад багтдаг. Өөрчлөлт хийсэн. Өөртөө эндээс арандцарын тэр хасыг өөрчлөлт хийхтэй өчтөд төссөн. Станок артиллерии батальон прибыл болсон. Тэгээд энэ зүйл өчнөө ирсэн гэдэг. Аны санаа хэрэгжүүлсэн, аны санаа төлөвлөсөн. Эцэг хүмүүс орон зэрэг хамгийн сайн байна. Ули Цезарь Паторами асуусан амбасан байгаа. Ули Цезарь бүхэлдээ нэгсээр ярьж байгаа хүнтэй нэг өөр хүнтэй өөр сэтгэж өөр захад бүрч чиг. Тэгсэрлээ өөр сэтгэл дахиад нэг урд сэтгэл юм уншиж байна. Тархин тэгж гурван тал зэрэг ажиллахтай чадвартай байсан юм гэж өөрөө уншиж байна. Төдөө бас тийм байсан юм шиг. Энэ хамтаас олцсон бас хэлэх байна. Хууцаар зүгээр шууд ягнаад дурч. Тийм технологи байна. Тэгээд бас оюуны чадамж. Энэ үслэнгээр ингээд шүү олон сайхан дурснууд хөврөх баг. Яа ойлаа. Одоо бид нэг зүйл зохиолч маань маш өөр мөцгөөс үнэн илгээл таваад малчин болоод өнөөдөр Монголын уншигчдын хамгийн их уншдаг зохиолчдыг болчиход байна. Одоо бид бор даргасаа үг сонсчмаар бидний эдсэн залуучдын байгууллага төдий даргын төлөвчсөн залуучдын байгууллага нэг өөр байна. Өнөөдөр Монголын залуучдын хамтан. Гэхдээ энэ залуучдын байгууллагаас захин хэлгүй юу хэлэх вэ? Төдий дарга ухаанаас ухаанаа хүртэж ирсэн юм.
ухаангүй хүн гэж огт байхгүй. Урагшгүй хүн л гэж байна. Аяасгүй хүн гэж хаанч байхгүй. Ажилгүй хүн л гэж байна. Таны хүн заяа таны гарт л байгаа. Та нэг юмжилээ тэрнээс боллоо, энээс боллоо гэх ямар ч хэрэг байхгүй. Өөрийнхөө сэтгэлээр, зүтгэлээр амьтны одоо сайнын дагаад хичээгээ зүтгээд байвал энэ дүрдгийн юм шүү гэдгийг л одоо хэлмээр байгаа юм аа. Тэгээд залуучууд нь хичээгээрээ зүтгээрээ өөрөө хэлдэг. За их баярлалаа. Төдөө өөрөө хэлдэг байсан. Залуу хүн гэдэг бол хамгийн гол нь дүрх ёстой сав биш. Залуу хүн гэдэг бол асаах ёстой бамбар. Тийм учраас бид нэр ахмадууд өнөөгийн залуустаа тэр бамбарыг асааж өгсөй. Тэр бамбар хичнээн удаа асгүй хичнээн удаан замын гэрэлтүүлэх үү гэдэг бол тэр залуугийн өөрийнх хэрэг. Хамгийн гол нь залуусынхаа эцэг санаачлагыг хийх бүтээх сонирхлыг нь мэдлэг боловсрол болох агуу их сонирхол авьяас бэлгийг нь асааж л өгсөй. Тэгэхээр энэ залуу өнөөдрийн бидний энэ ярилцлага чөлөөт ярилцлага бол хамгийн гол нь энэ бамбарыг асаах явдал байсан. Энэ бамбар ассан байгаа гэж найдаж байна. Ингээд энд ирсэн та бүхэндээ баярлалаа. Цааш та Модонгийн төдөө гэдэг энэ агуу их хүний өвийг уурхай болгож бусад Монголын оюун төрхийг улам баяжуулахын төлөө хамтран ажиллая гэж та бүхэндээ уриалж байна. Баярлалаа. Энэ бүлтгэл ямар сэтгэл төрөв? За өнөөдрийн үйл ажиллагааны арга хэмжээнд оролцож байгаадаа үнэхээр их баярлж байна. За тэгээд өмнө нь бол бидэд бол ер нь бол би Лодонгийн төдөө гэдэг хүний талаар ном зохиол сэтгүүл дээрээс харж ирсэн бол за өнөөдрийн чуулга уулзалт ирснээр хамтран ажилладаг сургууль хүмүүжүүлэгч одоо энэ ойр дотн байсан хүмүүсээс маш олон юм судалж мэдэж авлаа. Тэгээд үнэхээр гайхалтай оюуны бидтэй за тэгээд утга зохиолын сэтгүүлч маш алдартай сайн хүн байсан юм. Тэгээд одоо энэ талаар бол залуучууд мэдгүй байгаа зүйлээ судалж мэдэх хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Нөгөө орчин үед чинь маш олон бүтээлүүд төрдөг болсон. Оновчтой зүйлээ олж авахд хэцүү болсон цаг үе. Тийм учраас эндээс бол зөвхөн одоо 70 сонны хүртэл эргээд хараад уншихад бол үнэхээр олон том ололт шинжлэх ухаан байдаг учраас энийг бол илүү дүлхэн уншаарай гэж үздэг. За би бол одоо өөрийнхөө хүүхдэд бол одоо та нар бол одоо эсээ өвгөн шуургыг бол үнэхээр сайн уншаарай. Энэ дотор одоо эсээ гэдэг юм яаж бичдэг юм бэ? Өнөөдөр эсээгүүгээр бүх одоо зүйл жишүүлэхгүй байна шүү дээ. Бүх одоо шалгалт бүх ингээл ийм учраас энэ талын хүртэл сайн уншаад энэ эсээ гэдэг юм хэрхэн бичих вэ гэдгийг хүртэл ингэж энэ номноос олж авах байх шүү. Энд бол том ийм оюун ухаан, том зөвлөгч бол энэ хүний одоо энэ 27 бот төвтрлэхэд баггүй их байдэн шүү л гэдгийг хэлдэг те. Ирсэндээ би маш их баяртай. Маш гоё мундаг хүн гэдгийг бол мэдэж авлаа. Өмнө нь зүгээр зохиолч гэж л сонсч ирсэн болохоос биш. Яг оюун санааны хувьд бол үнэхээр өндөр потенциалтай тал бүрийн авьяас бэлэгтэй айгүй мундаг хүн байд юм байна. Дахиад бүр цаашдаа илүү судалж романуудын гэсэн уншмаар санагдаж байна. Залуучуудаа гэсэн энэ хүний талаар ерөн судлаарай, романуудыг уншаарай гэж хэлмээр байна. Залуучуудын бас сонсох хэрэгтэй болсон байна. Энэ одоо энэ зохиолуудыг бид бүхэн нэг хоёр удаа бэлтгэх юм цааш нь бас өөрчлөлт үзэх хэрэгтэй болсон байна. Тэгжээж бас яг энэ хүний бас оюуны санаа сэтгэл юу илэрхийлэх байсан. Ер нь бол нэгнээсээ эхлээд их одоо явцтай байдлаас юм уу хүн бас нэг бодлогосон байдлаар бас энэ зохиолууд романуудаа бас нэрлэдэг байсан нь бол бас их сонир сотон бидний бас анхаарлыг татгаар юм байна гэж бодож байна. Тэгэхээр бүх залуучуудаа бол одоо төдөө судлалын одоо ном зохиолууд болон одоо энэ агуу үддийнхаа одоо бас энэ сургаал ном болон том зохиолуудыг бас сайхан үзэж судлаа бас одоо боловсруучсан бэлтгэхэд бол төрөхөд болохоор ийм сайхан зохиолууд романууд байдаг юм байна гэж ингэж бас хүүхд залуучуудад хэлмээр байна. Бид баян гэгээр нь Лодонгийн төдний оюун сэтгэлээр залуучуудад чөлөөт төлөвлөлтийг хүргэлээ. Энэ дугаарын дээр Монголын залуучуудын холбоо, Монголын улсын залуучуудын өвлөн Ахмад Алтны холбоо, төдий албаны 90 насны ойд